За энэ өдрийн амгалан айлтгаад Монгол орны маань 408 зохиост Монгол соёл ахуйгаа тээж энэ нутаг орныг эзэнтэй байлгахыг төвчж байгаа малчид мөн сүүлийн 26 жил төрсөн нутаг усаа баялагын халдлагаас хамгаалан тэмцэж байгаа хүмүүс энэ оны ихнээс эхэлж уулзалдаж ярилцсан юм аа. За гол асуудал нь болох тэр энэ сүүлийн 34 жил Монгол төрийн бодлогыг бид нар үндсэндээ дүгнэлт өгч байгаа юм. Бид хаашаа явчихваа тийм ээ. Өмнөх нийгмийнхаа бүх юмыг буруу муухай гэд бүгднийг устгаж дээрэмдээд монголчуудад нэг л сонголт тулгасан. Энэ нь бол Монгол улс уул уурхаагаар хөгжнө гэд. Санаж байвал анхны эргийлэгч маань газрын тосоо зарж байж Азийн бар болно гэж хэлсэн. Дараа нь алт 1-2 хөтөлбөр жонш төмрийн өдөр гэд явсан. Мөн их томоор ухж байж хөгжих юм байна гэд оюу толгой 5 толгой гэд дэлхийн том хэмжээний төслүүдийг хөдлөсөн. Мөн удахгүй одоо бид уран газрын ховор элементийг ухаж байж хөгжих юм байна гэд энэ дээрээ туллаа. Гэтэл өвөг дээдсийн мань байгуулсан мянган жилийн агуу түүхтэй Монгол улсын яг улс үндэстнийхээ хувьд хамгийн чухал тулгуур суур баг нь тусгаар тогтнолын баталгаа юу болчих вэ гэдэг дээр бид дүгнэлт хийлээ. Энийг хэлж өгье. Монгол улс оршихуйн үндэс тусгаар тогтнол үндэсний аюулын байдлын баталгаа болох бидний газар нутаг хэлийн тусгаар тогтнол алдагдчихна. Байгалийн тэнцэл экосистем түүхэнд байгаагүйгээр аюулд орсон. Бид маш том голуудынхаа ихэн дээр уж цэвдгийн сүрэлд орсон. Энэ цаг үед энэ Монгол улсыг авч байгаа амин сүнс нь болсон монголчууд Монгол хүнд энэ баялагийг нь оногдсон уу? Үгүй. Бүр эзэн эрхээ устдаа алдсан. Тэрч бүхэл эрүүл мэнд элэг бүтэн амьдрал нь үгүй болж хард боолоор явж байгаа. Харин эднийг тэтгэх ёстой эдийн засгийн бодлого нь банк санхүүгийн бодлого нь эднийг шулан мүлжих хэрэгсэл болсон. Бидний өвдөөцийн бүтээсэн агуу соёл хэл түүх харьжиж үнгүүдж байна. Энэ бүхнийг аргамжиж дархлан хамгаалах ёстой Монгол төр энэ баялагын цөлмөгч хулгайчдын үүр боллоо. Бүр сүүлдээ энэ хэрээс хэтэрч Монгол үндэстнийг таслан хуваагдуулдаг талбар боллоо. Үндсэндээ Монгол төргөө боллоо гэж ойлгож байгаа. Ийм учраас өнөөдрийн энэ ирсэн малчид иргэд төрийн бус байгууллагууд нэгдэж Монгол улсын иргэний хуулийн 481-ийн дагуу улсын аврын холбоог зохион байгуулж байна. Эхний ажил бол бид Монгол улсын ерөнхийлөгч төрийн тэргуунд өөрсдийн энэ хэдэн сард боловсруулсан баримт бичиг мөн 26 жил тэмцсэн одоо тэмцлийнхаа үр дүн алдаа оноо тодорхой хүсэл шаардлагуудыг хүргүүлэх байна яг одоо. Энэ хүсэл шаардлагууд үндсэндээ 7-8 асуудал байна. Энэ 7-8 асуудлыг яг тодорхой нэр заасан улсуудад 33 минутаа багтаад агуулга үндэслэлийг хэлнэ. Бүгд ярих боломжгүй. За ингээд эхлэе. Одоо Монгол орны үе таалгуулсан өмнө говоос ирсэн цагаан дэлбомтын цэнтөө гүрж байна. За. За өмнө аймгийн. За би цаг харна. Яг 3 минут явна шүү. Хэдүүлээ. Өмнө аймгийн Номгон самын иргэн цэндөө байна. Монгол улсын хил халдшгүй дархан байна гэж бид үндсэн хуулинд томхолсон. Өмнөний говийн иргэд хилээ манаж улсаанд хижээж байгаа ийм ард түмэн. Өмнө говьд одоо бол 2 хилийн бомбтой. Энэ бол хангалтгүй байна гэдээ дахиад бомб нээх гэдэг ингээд дайрж байна. Цагаан уулаар бомб нээх. Тэгэхээр үнэхээр сүүлийн 7 жил бол өмнө говийн иргэд бид бол 50 амьдэрсангүй. Газар нутаг оршихуйгаан одоо байхгүй байгаа тулаад ингээд маш хүнд байна.
Энэ үндэсний аюулгүй байдалтай холбоотой, тусгаар тогтнолтой холбоотой энэ асуудлыг Монголын төр өөрсдөө шийдвэр гаргаж шийдэх их мэдлэгүй болтлоо. Одоо хятадын хараат болсон байна. Бид бол ингэж харж байгаа. Үнэхээр Монголын төр энийг өөрсдөө шийдэж чадахгүй байна. Энэ бомб, цаандлын бомб бол хятадын 100% буцалтгүй тусламжаар баригдаж байгаа ийм бомб. Тэгэхээр энэ бомбын үйл ажиллагаа эхлэх одоо эрх зүйн баримтчиг үндслэл нь одоо тавигдаагүй байхад хятадууд хилж өрчиж хил дээр үйл ажиллагаа явуулж байна. Яг хилийн торгон хил дээрээ гэсэн. Тэгэхээр зөвшөөрлгүйгээр хятадууд ингэж дураараа ашиглаж, хуйлгүй мэт ашиглаж Монголын торгон хилийг ингэж сүйтгэж байна. Энэ яаж байгаа юм гэхлээр энэ бомб нээгдснээрээ өмнө говьд байгаа бидний оршиж байгаа энэ оршин тогтнох мал аж ахуйгаа эрхлэх энэ оршихуйн үгүй хийх гэдэг. Өмнө говийн баруун зүүн тал хоёр тал бол дууссан байгаа хоёр бомбтой. Одоо 3 дахь бомбыг голоор нахиж бомб нэг ингэж дайраад идэг. Ийм асуудал байна. Тэгэхээр манай одоо төрийн байгууллагууд шүүхийнхэн ерөөсөн бүх шатны төрийн байгууллага үнэхээр шийдэж чадахгүй байгаа учраас бид нар эцсийн найдлага бол улсынхаа ерөнхийлөгчд ингээд найдлагаа өгөөд ингээ хандж байна. Одоо хамгийн сүүлийн л найдлага гэж бид нар ойлгож байна одоо. Тэгэхээр бид өмнө говийн иргэд бол өнгөрсөн 7 жилийн хугацаанд бол өөрсдийнхөө энэ оршихуйг хамгаалахаар ингэж үг хэлээ илэрхийлээд одоо хандах шаардлагатай бүхэл газруудад хандлаа. Үнэхээр шийдэж чадахгүй байна. Бид нарын одоо ирээдүйд энэ өмнө говь аймаг оршинох юм уу, байхгүй юм уу гэдэг энэ асуудал руу хурж байгаа. Тэгэхээр малчид иргэд мэдээж хэрэг нөгөө олон уурхайг дагаад, олон бомбтыг дагаад энэ сүлжилтсэн их уурхаанд малчид бол амьдрах газар нутаггүй. Үнэхээр амьдрах нөхцөлгүй болоод байгаа учраас бид ингэж үгээ хэлхээс өөр аргагүй ийм байдал хүрээд ингэ явж байна. Тэгэхээр Монгол улсын одоо шүүх болоод энэ байгаль орчны яам, байгаль орчны одоо мэргэжлийн байгууллагууд бол үнэхээр шудраг ажиллаж чадахгүй байна. Өнгөрсөн хугацаанд л үнэхээр чадсангүй. Энэ дээр бол бид бол одоо зөвхөртлөө явж байна. Тэгэхээр өмнө говийн малчид иргэд бидний оршихуйг одоо бүтэн үлдээгээч. Энэ галбын говийн ганган улаан тэмээний сүүлчийн нутаг юм шүү энэ. Энийг минь бүтэн үлдээгээч. Борзонгийн говийг бид нарт бүтэн үлдээж нэг тайван амьдруулаач гэж ерөнхийлөгчийг хүсэх гэж ингэж явж байна бид. За ингээд өмнө нь говь өргөлж бүрэн бүтэн амгалан байх болтугай. За одоо ховд хамгийн холоос ирсэн Ховд аймгийн Мянгат сум яг тэндээ ажиллаж амьдардаг малчин одоо нөлөөлөн мөсөөс ирсэн манай Алтан Гац гэдэг хүн байлаа. Баярлалаа. Ховд аймгийн Мянгат сумын Алтан бүртээ уулнаас төлөөлөл болж малчин би Чулуунбатын Алтан Гац гэдэг мэрлээ. Улсын аврын хөдөлгөөнд оролцож уул устай бүтэн байдлын төлөө Алтан бүртээ малтж байгаа энэ компанийг хөн зайлуулахын төлөө лицензийн цуцлахын төлөө үйл ажиллагаагаа явуулж байна. Алтан бүртэйг малтах юм бол Алтай таван богдоос их авсан харуулсан нуур болон Монголд байх одоо Монголын 7 том нуурын 4 нь оршдог давхангалтай нийлээд Төв Азийн чэйжинд орших одоо тэр их нууруудын хотход оршиж байгаа. Баруун талд бас ус нууртайгаа ороод үндсэндээ баруун 5 аймгийн Цэнгэг усны нөөц, аял жуулчлалын том бааз, арсын зүүрийн том газруудыг одоо хамгаалж Алтан бүрхтэд халдах юм бол алтнаас өнтөө усанд хор хөнөөл нэрнэ. Тийм учраас бид бол Алтан бүрхтэд хязгаарч малтуулахгүй. Уул ус компани бол үндсэндээ ороод лицензээ авчихсан, өрөмдлөг явуулах тоолонд одоо бид нэр эсэргүүцэл үзүүлж нутгийн одоо иргэд дандаа хамгаалж манж одоо явааж байна. Бидний хувьд бол уул уурхайг дэмжихгүй. Тэр тусам бүр Алтан бүрхтээ уул өгвөл хязгаарч хөндөөлөхгүй гэдэг бат суурин дээр 100% Ховд аймгийн иргэд хөдөлж байгаа. Дээрээс нь болохоор энэ төр зангайтангууд бол үндсэндээ гадрын ховор элбэт бол ураанаар баяжчих юм хэлээд зүтгээд байгаа. Тэрний хор нөлөө бол уран гадрын ховор элбэт бол мөхөл бид нар эс оршихуй дээр тогтоод байна. Тийм учраас бид улсын аврын холбоонд нэгдэж хамтын хүч болж Монгол улсынхаа одоо амгалан тайван байдлыг хангахын төлөө ажиллаж байна. За тэгээд төр дээд төвшин одоо төр минь төвшин төмөн олон минь амгалан байх болтугай уул ус минь ариун цэнгэг өвгдөөдсөн одоо юу асан үлдээсэн энэ нутгийг бид бол ариун бүтнээр нь авч үлдэх их үүрэг байгаа.
Тийм учраас бид хязгаар чавдан бөрөгтэй ууланд хөндүүлэхгүй гэдэг одоо энэ дээр амжилт одоо хэлж байна. Тэгээд төрийн дээд түшээд маань лицензийн цуцалж өгөөч. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөх маш зөв юм хийсэн энэ өвөл. Көвсгөл далайг төрийн тахилгад нуур болгосон бол хар усны нуур болон Монголд одоо баруун 5 аймгийн гол дунд цэнгэг усны нөөц болсон, аял жуулчлалын том бааз болсон тэр сайхан цэнгэг Монголын цэнгэг усны 50%-ийг эзэлж байгаа тэр нуур, тэр Алтай таван богдоос их авсан хар усны нуур болон их нууруудын хотхорыг төрийн тахилгад нуур болгож өгөөч гэж хүсэж байна. За баярлалаа. За. Улсын аврын холбоонд нэгдэж одоо эх орны зүүн хязгаараас Дорнот аймгаас хүрэлцэн ирлээ. Тэгээд Нутгийн аврагч авсанчдын нэгдэл төрөмс байгууллагаас тэмцэж байна. За манай улс дэлхийд яг өөрийн ундар гараа газрын тос олборлож одоо олгойтож гарсан дэлхийн 32 дахь улсад болж одоо 90-ад оны ихээр тамгалагдж байсан. Түүхтэй өнөөдөр 2026 он буюу нийтдээ 33 жилийн хугацаа өнгөрөхөд ерөөсөө газрын тосноос одоо эх орны улс орны хэмжээнд хүртэж байгаа өөр өгөөж ерөөсөн хангалтгүй байна. Дээрээс нь маш олон одоо гэмтрийн шинжтэй үйлдэлүүд тамсгийн талд буюу тэр дэлхийд үлдчихэд байгаа хамгийн сүүлийн хээр тал гэж нэрлэгдэж байгаа тэр менингийн талд одоо эрүүгийн одоо экологийн эсрэг гэмтрийн шинжтэй үйлдэлд маш ихээр гаргалсан. Түүний нэг одоо болж 5 жилийн хугацаанд саяхан Дорнот аймгийн эрүүгийн ергийн хагшны шүүхээс Петрочана гэдэг компани дээр байгаль орчин эсрэг гэмтрийн үйлдэлсэн гэдэг гэмтрийн шинжтэй үйлдэлд нь одоо хүндлэмжийн акт тавьсан. Гэх мэт ингээд үр өгөөжөө хүртэх гэж явсаар байгаад сүүлдээ нөгөө уух усаа хятадаас гуйдаг. Тэгээ ургамал цүлжилт бий бол одоо ургамлын аймаг байхгүй болчихсон, экосистем алдагдчихсан ийм дүр зургийг харсаар төвчсээр үнэхээр аргаа барж байна. Бүр сүүлдээ арга ядаад үндсэн хуулийн цэцэд хүртэл энэ бүтээгдэхүүн хуваах гэрээ гихч зүйлч ерөөсөө ямар ч одоо үндсэн хуулийг зөрчсөн, үндсэн хуулинд одоо бүрэн эрх нь олгогдсон их хурлын бүрэн эрхэнд ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд засгийн газрын бүрэн эрхэнд халтцсан байна. Энэ дээр дүгнэлт гаргаад өгөөч гэгээд үндсэн хуулийн цэцэд хүрт хандахаар ингээ хариу өгдөггүй ийм нөхцөл байдалтай байгаа учраас бид одоо үнэхээр арга буюу хурдж зүүн бүсээс одоо энэхүү одоо улсын аврах холбоонд хамтдаа нэгдэж ерөөсөн эх орны өнцөг болон бүрээс энэ одоо болохгүй байгаа асуудлуудаа эх орны эрх ашигт нийцэх үеийн асуудлуудаа үр өгөөжтэй байлгахад үүднээс ингээ гар бие оролцож одоо хүч сорхоос өөр замгүй болсон учраас одоо ингээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлт төрийн 3 өндөрлөлтөө шаардах бичиг бүрэх одоо энэхүү одоо арга хэмжээнд оролцож байна. Тэгээ та бүхэн маш одоо дэмжээрээ яа гэвэл ерөөсөө үр шим үр өгөөж гэдэг зүйл өнөөдөр алга байна. Тамцгийн нутгийг дэвсгэж ерөөсөө монголчууд хятадаас авсан гуйдаг болчихсон ийм нөхцөлтэй байдлыг бид хэдий удаан төвчж харах вэ? Тийм учраас ингээд айгүй бухимдалтайгаар бас ингээд энэ хэвлийн уралд тэг бодлоо илэрхийлж байгаа хүмүүс зүгээр ойлгоорой. Баярлалаа. За Чандган Эрдэнэ улсын хордуулаад Дурногов аймгийг аймаг устгах ажиллагааг санаатаагаар хийсэн гэж дүгнэлт гарган үгээ хэлж байна. За ингээд олон жил баримтжуулж нөхцөл байдлыг төр засаг мэргэжлийн бүх байгууллагуудад хүргэсэн боловч биднийг үл тоолоо. Хүчирхийлэлээс хүчирхийлэл төрдөг. Өөр хүүхдээ аврахын тулд амийг амаар, цусыг цусаар, үхлийг үхлээр хариулахад миний хувьд бол бэлэн байна. Ард түмнээ уриалж байна. Одоо бидний ирээдүйн өөр хүүхд одоо ураны хөхрийн хүчний халуун тамд орсныг бол одоо монголчууд маань мэдж байгаа. За ингээд одоо төр засагт удаалараа хандсан боловч биднийг санаатаагаар алан идж байна. Улс үндэстнээр нь устгаж байна гэж одоо ард түмэндээ би хатуу анхааруулж байна. Тийм учраас нэгдэж эднэртэй эв зүгээр биш, ухаанаар биш, хүчээр тэмцэхийг уриалж байна би. За ингээ манад. За замбайцхан өдрийн мөргөө Дорногов аймгийн Улаанбаатар сумын малчин Экэмгдэн гэж хүн байна. За нэгдүгээр ураны гэрээ. За ураны гэрээ навилгал авсан тогтоогдсоор байтал за Францын шүүгээр тогтоогдсон шүү дээ. Нэр бүхий албан тушаалтнууд. Тэгсээр байтал өдийг болтол уран олборлох үйл ажиллагаа явуулж байна. Хоёрдугаар за ус бидний
уудаг одоо амны ус гэж ярьдаг. Амны ус маань одоо уухыг ээлжгүй болсон. Яагаад гэвэл энэ 2020 оны 2 нэрсээр засгийн газар хэлэх ёсны ажлын хэсэг очоод тогтоосон байдаг. Уран хүнсэл байх хавууламжаасаа 27% илүү. Тэгээ энийг цэвэршүүлж өгнөсөн. Одоо болтол цэвэршүүлээгүй. Одоо болтол одоо би яг өөрөө тэр усных нь нэгийг ууж байгаа манайх одоо. Ухаас зүгээр арга байхгүй бид. Одоо ийм байна. Одоо ингэж яах вэ? Улаанбаатар гсон цаашаа дорногоо сая их байх хэлж ах шиг. Одоо устдах юм уу яах вэ? Чи угаасаа үхэл шүү дээ. Уран бол үхэл мөхөл гэдэг байгаа шүү. Улаанбаатар хайхада тэр чихэн үхгээ хайж байгаа юм. Тийм учраас одоо би энэ улсын аврын хөдөлгөөнд нэгдээд одоо бас төрийн тэргүүнүүдтэй өвөө өргөж байна. За баярлалаа. За энэ зүгэлсэн сэтгүүлч та бүхэн энэ араа зогсож байгаа яг Монгол тустай малчид та бүхнийхээ өдрийн амгалан гайхъя. За би нэг жижигхэн 3 төрлийн талаар ярих олон юм нуршаад яах вэ? Та бүхэн мэдж байгаа 2013 онд газар нутгийнхаа төлөө тэмцэж тэр үед яг л ийм байсан. Яг л ийм байсан. Алга авлаа бид нэр буу зэвсэгтэй уурхаг буудаж орд нөр буута гараад орсон мэдж байгаа. Тэр урд нэртэй хуулийг бид нэр хуулийг үгүйсгэж нэмэлт өөрчлөлт оруулах нь. Тэгтэл эдгээр бид нарыг зангчин, фашист, террорист гэх зүйл ангар 20 хэдэн жилээр яал өгсөн. Одоо бол бидний биш эдгээр өөрсдөө террорист, зангчин, фашист болчиход байна. Тэрийг та хүлээн зөвшөөрөх байх. Нэгд хоёрт биднийг байхад гал үндэстэн холбоо яагаад нэг хэсэг чимээгүй байсан гэхээр нууцуд асуудгийг. Та нар яав айв уу, нам дэлсв үү, мөнгө авбуу гэж. Айлын ч бид нар хийгээгүй. Яг итгэл өмчлээрээ явж байгаа. Айлч талд ороогүй. Айгаачгүй байгуучгүй. Нэг 100-г нохоо чимээгүй гэдэг чинь гэсэг чимээгүй байсан үнэн. Одоо энэ бол дээрд чуулга гэж бид нар чимээгүй байсан. Бүрд ордож эхэлж байна. Бүрд ордож эхэлж байна. Тэгэхээр яах вэ гэхээр яг намайг тийч шоронд явахад болдоотар өвчнөд байхгүй нас барлаа гэсэн би яг ингэж яриа сууж байна. Манай нөхдөөч нэгөр байж байна. Өшөө биднийг хурцлж өгсөн. Өшөө ирэлж өгсөн бид нарыг. Тийм учраас энэ тэмцлээ сая манай хөхөө ярьлаа. Ам биш би цус юу гэдгийг тэрийг зориулсаад ч эннийхээ талдаа байна гэж манай нөхдөөд ч хэлж байгаа тийм бодтой байгаа бах. Амьд байна. Тэмцэн. За 3 дугаарт нь болохоор зэрэг одоо сая ярьлаа ерөнхийлөгчд гэж. Ерөнхийлөгч хөрөцөх энэ хэдэн зангалтайгаа бодвол бас цэргийн ерөнхий сургуульд төгссөн. Би ч бас цэргийн сургуульд төгссөн. Офицер хүн. Бэлтгэл урандаа энэ хүн араа энэ хэдэн малнуудаас энийг малнуудыг бол би хэлэх юм уу болдохгүй байна. Тийм учраас энэ хөрөцөх араа энэ гайгүй бас цэргийн сургууль төгссөн айрмын хүн байна. Энд бол мэдл байгаа. Түмэн голоос ард түмний сонгогдсон ерөнхийлөгч. Улсын аюулгүй байдлын толгой. Дээр нь зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүн. Энийг ямар утгаар ойлгох та бүхэн өөрөө тунгаан мэднэ үз. Энэ хүн нааштай хариу өгөх гэж гордож суун. Гэхдээ энэ хэдэн малнуудтай энэ хоорондоо үгэлээ олцохгүй энэ хэдэн фашист замтлагчтай учраа олохгүй юм байна. Ямар булаа юм ярьж ямар хэрүүл байгаа гэдг нь бас та нар харсан байгаа бах. Тэгээ энэ ерөнхийлөгчтэй би бас найдаж байна. Ерөнхий сургуульд өгсөн цэргийн дангарахтай хүн. Энэ бол сайхан болох. Энийг халах сая ирэх ба. Баярлалаа. За намайг Цэранд гэдэг.
За бидний шаардлагууд дотроос нэг 2024 оны 12 сарын 29-ний А102 тот эрдэс соёлыг уулуурхай яамны сайд тувааны тусгай зөвшөөрөл ашигт мультиплийн тусгай зөвшөөрлүүдийг сонгон шалгаруулалтаар олгож байгаа энэ журмыг цуцлуулах ийм нэг хүсэлт байгаа. Энэ яаж байгаа юм гэхээр зэрэг 2009 онд гол мөрний урсаж бүрэлдэх хийх усны сан бүхий газрын хамгаалтын бүс ойн сан бүхий газарт ашигт мультиплийг хайшиглахыг хориглох тухай хууль батлагдсан. Энэ хуулийн хүрээнд усны сан, ойн сан, гол мөрний урсаж бүрэлдэх хийхүүдийн хөлийн цагийг тогтоосон юм. Тэгэхдээ энэ хөлийн цагийг тогтоохдоо эрх мэдэл бүхий хүмүүс нь тэр хөлийн цагт хамаарах ёстой тэр хөлийн цагийг тогтоогоогүй зарим газар нутгийг орхитуулснаас болоод усан сан бүхий газар, ойн сан бүхий газарт энэ сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрлүүд олгогдоод хөдөө орон нутагт байгаа игэл жирийн малчин иргэд тиймээ төрөөс ямар нэгэн халамж хайр хүсээгүй өөрсдөө болгоод явж байгаа энэ жирийн малчтын маань эрх ашгийг хөндөж одоо газар нутгийн дээрэмт хууль ажиллагаанууд явагдаад байгаамаа. Тэгээд бид нэр олон газрын асуудлыг бол шүүх хяналтаар явж үтсэн шийдвүүлэх гэж шүүхээр явуулаад тусгай зөвшөөрлүүдийн цуцлуулсан ч гэсэн дахиад нөгөөхийн дахин сонгон шалгаруулалтын журмаараа дахиад зарлаад ингээд олгочдөг. Тэгэхээр зэрэг энэ Монгол улсын их хурлд одоо хуулийн хулгайч нар их байна. Дахиад дээрэс нь хуулиасаа давчсан үйлчлэгээтэй журмууд байна тийм ээ. Энэ бүгд дээр анхаарал тавиач, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалаад өгөөч. Бүх нийтийн саналаар гарч ирдэг ганц эрх мэдэлтэй хүн бол энэ бүх ард түмнээ төлөөлдөг ганц хүн нь ерөнхийлөгч байгаа. Тэгэхээр зэрэг бид нэр одоо эцсийн найдвар, эцсийн хүсэл, эцсийн одоо хүсэлтэд тавьж одоо ерөнхийлөгчд хандаж байна. Тэгэхээр зэрэг энэ олон хүмүүсийн орон нутгаас ирсэн малчтынхаа эрх ашгийг хамгаалаад, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалаад шийдвэр гаргаж бид нарыг сонсоож гэж хүсэж байна. За тэгээд төрийн минь түшээ мэрэгэн байг, түмэн олон минь намглан байг, их орон минь одоо тусгаар тогтнол нь үрд намдан мадч байгээ. За би өмгөөлөгч Дашдамбэрл гэж хүн байгаа. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн байгууллагуудтай одоо нэг 19 жил хамтарч ажиллаж байгаа юм өмгөөлөгч. Нэг л зүйл хэлье. Миний нараар зогсож байгаа малчид, төрийн бас байгууллагууд, нийт монголчууд маань өнөөдөр шүүхэд итгэх итгэл 100% унаад байгааг одоо би хэлчихье. Өмгөөлөгч. За өмгөөлөгч хүн шүүх рүү итгэл унлаа, шүүхт хандах итгэл унлаа гэж хэлж болохгүйгээл намайг өчнөн баална үз одоо эндээс нэг тийм айгаад байх шаардлагач надад байхгүй. Бодит байдал. Цагаан дэлгүүлийн бомбтыг нээх байгаль орчны наривчлсан үнэлгээг хууль усаар баталчлаа гэд Өмнө Говь аймгийн Хөрмөн сумын иргэн Цэдэвсүрэн нийслэлдэх захиргааны иргэн шүүхэд нэхэмжил гаргаад өмнө нь зөв зүгээр энэ захиргааны акт мөн гэд байгаад шийдэд байсан мэрэгжлийн зөвлөлийн шийдвэрээ захиргааны акт биш болгоод одоо Монгол улсын хэмжээнд ямар ч иргэн байгаль орчин нөлөөлөх хөдлийн наривчлсан үнэлгээтэй холбоотой шийдвэрийг шүүхэд хянуулах юм боломжгүй болгоо хийчлээ. Хоёр дахь тохиолдол шүүх хууль эрхлээний нэгдмэл байдал гэж ойг үсэрхий хэлдэг ярьдаг. Би энэ захиргааны иргэн шүүхтэй хамааралтай асуудлыг л яриад байгаа юм. Яагаад захиргааны иргэн шүүхийг онцлоод байна гэхээр энэ миний араар зогсож байгаа хүмүүсийн хэлж байгаа бүх асуудал төрийн буруу алдаатай бодлого шийдвэрээ болмоос гарч байгаа. Энийг хууль ёсных байна уу, хууль бус байна уу гэдгийг шийдвэрлэх эцсийн арга хэмжээ нь шүүх. Захиргааны иргэн шүүх. Гэтэл захиргааны иргэн шүүх өнөөдөр иргэдтэй ингэж хандж байна. Би 2023 онд Өврөнгө аймгийн Уян сумын хэсэг иргэдийн өмгөөлөгчөөр ажиллаад тэдний амьдарж байгаа нутаг дээр тусгай зөвшөөрөл олгохдоо хууль ёсоор олгогдсон савгазрын захиргааныхын саналыг аваагүй олгогдсон байна гэдэг шийдвэрийг гаргуулаа 3 шатны шүүхээр шийдвүүлээд яг энэтэй адилхан маргааныг Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын хэсэг иргэд гаргаад захиргааны иргэн шүүхтэр өгсөн чинь нөгөөх нь савгазрын захиргааны саналыг аваагүй байна. Тэгвэл ашигт малтмалын газар 6 сарын хугацаа өгье. Энэ 6 сарын хугацаанд дахиад шинээр шийдвэр гаргачих. Гэтэл ингээд нөгөө шүүх нь захиргааны байгууллагынхаа толгойг илээд зөвлөн туслагч болоод байна. Энэ дээр хууль эрхлээний нэгдмэл байдал гэж жогт байхгүй. Одоо дахиад халдсан мөрөгдөө асуудал яригдж байна. Саяын Цэранди хэлсэн уулуурхайн сайдын тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын
журамтай холбоотой асуудал гарч ирж байна. Бүгд шүүхтэр очино. Энэ дээр яаж хандахыг би үүндээ хэлж мэдэхгүй байна. Цагаан дэл уулын бомбттой холбоотой асуудал Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн төрийн бас байгууллага 3 удаа шүүхээс буцаагдж арай хийж мэргэжлийн зөвлөлийн шийдвэр нь хууль бус гарсныг батлуулах гээд нийслэлийн захиргааны хэргийн шүүхтэр нэг захиргааны хэрэг үүсгүүлчихэд байж гин. Цэдэв сүрэнгийн асуудлаар захиргааны хэрэг үүсгэж шалгаж агаад эхнийхээ хуралдаан дээр шахуу энэ бол шүүхийн шийдэх асуудал биш байна гэж ингээд нэхэмжлийн хүлээж авахаас татгалзсан ийм асуудал ч хүртэл байна. Хардлага их байна. Үннийг хэлэхэд итгэл маш сул байна. Ийм учраас Монгол улсын ерөнхийлөгч шүүгчдийг томилдог, чөлөөлдөг. Бүр болохгүй бол тодорхой шүүгчдийг огцруулах энэ асуудлыг би одоо өмгөөлөгчийнхөө байр сууриас ерөнхийлөгч тандаж, энэ иргэдтэйгээ хандаж хэлхийг ийм байдлыг зөвшөөрч байгаа. За баярлалаа. За. За үзэж байгаа хүмүүст энэ мэдээг үзэж байгаа харж байгаа хүмүүст Бадрангуй гариг эрхшээ ивэж өдрийн амгалан өргөё. За бид нар сүүлийн 26 жил нутгаа бүтэн авч үлдэх гэсэн тайван амгалан амьдралдаа аюул хавлагаас авч үлдэх гэсэн ийм хүчин чармаалтыг тавьж ирсэн хүмүүс товчхондоо одоо энд байж байгаа улсууд тал талд явлаа, нутагтаа мачилаа, хүчин өгсдөж байгаа ийм юм болж байгаа. Хүч дутаж байгаа. Чадлаараа үзэж байгаа. Чадлаараа торгож байгаа. Ийм байдал үүссэн. Энэ улам дамжираад эрдэж биятаад эрээцээрээ алдаад төрийн бүх шатны үйл ажиллагаа зөвхөн ухад төнгөх тэгээд хөлжих баяжих ашиг хуваах гэдэг дээр нийт олноо төвлөрүүлж шунлаар нь удирдах байна. Өнөөдрийн төр. За энэ бол залруулагдахгүй нэ. Энэ буруу гэж хэлэхэд багдахаар энэ төрийн босромог бодлого арга барил өөрчлөгдөхгүй нэ. Улам дордж байна. Төвчээр хязгаар байдаг. Хязгаарынхаа туйлд одоо ирж байх шиг байна. Бидний хувьд бол 3 зүйл дээр бид нар бодож нэгдэж байна. Нэгдүгээр хэлсэн нутагтаа хүчин өгсөж байгаа байдлыг өөрчлөе. Хамтран нэгдээ гэд улсын аврах холбоо боллоо. Одоо бид хүчээ нэгтгэж байна гэсэн үг. За энэ алхмаа бид нар хийчихлээ. Хоёр дахь алхам. Юу ч гэсэн сайн ч юм уу төртэй. За төрийн бүх шатанд нь энэ 26 жил бид нар бүгдээрээ хандаад хандуулзыг ажиллаа хийгээд бүгдээрнгээс нь бүтлгүй үр дүнг харчихсан. Одоо эцсийн найдвар манайхан эцсийн сүүлчийн найдвар гэж хэлээд байгааз олоуда эцсийн сүүлчийн найдвар болгож Монгол улсын ерөнхийлөгчд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргуунд сүүлчийн найдварын тавьж бид нар хандж байна. За тэгээд яах юм гэж бодох бах. Хэрв тэгээд төр хийдэг юм хийхгүй урд өмнөх шиг юм байвал бид хийнэ гэж хэлье да. Яаж хийх юм бэ гэвэл тэр үед нь хараарай гэж хэлье. Яагаад гэвэл биднийг одоо их хүч мэднэ. Хэлвэл хийдэг. Яривал хүрдэг. Ийм улсууд. Бидэрт ямар нэгэн тийм эх орноос тусгаар тогтнолоос Монгол улсын язгуур эрхшгээс оршихуй үндэслэл болсон газар нутгийн бүрэн бүтэн байдлаас илүү үндэс нь бидэрт одоо энэ хүмүүст бидэрт байхгүй. Үүний төлөө бүхнийг золино гэсэн үг. Юу гэж хэлж болно? Аймнаас эрүүл мэнд ерөөс хамаагүй.
бүхнийг золино. Шаардлагатай бол таарсан төлбөрүүдийг өгөөд хаалтыг хийж ажиллана бид нар. Хэрв төр ажиллахгүй бол эцсийн найдвар. Энэс илүү олон долоо юм яриад хэрэггүй гэж байна. За дээр нэмээд 7 хүсэлтийн Монгол Улсын ерөнхийлөгч явуулж байгаа Улсын аврын холбооны 7 хүсэлтийн 6-ыг нь манай хүмүүс ярьчлаа. 7 дахь нь би одоо бас хэлэх хүсэж байна. Монгол дахь дэлхийн усны хагалбар газар нутгийн хамгаалтын тухай хуулийг боловсруулад Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн ерөнхийлөгчийн тамга газартай 2 жил гарan ажиллаад хуулийн төслийн боловсруулалтыг хийчихсэн бүрдүүлбэрээр хангалтсан байна. Энэ ажлыг одоо хугацаа их явдлаа яаралтай өргөн барих хаврын чуулганаар багтааж батлуулахыг бид нар 7 дахь хүсэлтэн болгож тавьж байгаа. За энэгээр бол тавьж байгаа бидний 7 хүсэлтийн 5 нь бол хангагдах юм. Өөрөөр хэлбэл халзан бүргэдээр дээр явж байгаа үйл ажиллагаа хууль ёсны хамгаалтанд орно. Тийм үү? Гэх мэтээр энэ тэнт болоод байгаа Монгол орны нийт газар нутгийн ойтой, устай, цэвдэгтэй газар нутгийн 35.1% нь энэ уул уурхайн төрөнгөөлөөс чөлөөлөгдөх юм аа. Тийм учраас энэ хуулийг бид 7 дахь хүсэлтэнд нь оруулж санал болгож ерөнхийлөгч төрүүлж байгаа маа. За энийг зузаа юм байгаа. Энэ дотор одоо бидний яриад байгаа юмны дэлгэрэнгүй мэдээллүүд 7 зүйлээ ингээд бүгдийг баримтжуулсан мэдээллүүд зүгээр тавьж явж байгаа гэсэн үг. За тэгээ миний хэлэх үг боллоо. За бид нар одоо бүх юмыг төр хийхгүй бол бид нар хийнэ. Урд өмнө хийж исэн юм аа. Тэрийг одоо шал өөр төвшөнд хийнэ гэдгийг хэлчих. За уучлаарай эндээс нөгөө цаг болоо гэдэг нь асуулт өгвөл ганц нэг асуулт юу зүйл хариулъя. Яг гоо. За. Одоо ингээд уран газрын ховор элементийг олборлох нь өөрөө уул ус одоо урмад амьтанд холтой нөлөөлж үзүүлнэ гэж байна шүү дээ. Яг ямар судалгааны үндсэндээ та бүхэн маань ийм дүгнэлт гарваа. Танай холбоонд ер нь шинжлэх ухааны талаас эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа юу? Усын хуралдах сонсголоор бол одоо газрын ховор элементийг олборлох нь өөрөө хоргоомаа гэдээ маш олон эрдэмтэн судлаачид дүгнэлтээ гаргаад энэ төслийг явуулах хэрэгтэй юмаа гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань яаж ямар үндслээр одоо гол ус ширгэн гэж үзээд байгаа юм бэ гэдэг нэг асуулт асуучих. Дээрээс нь та бидний энэ хэрэглээд одоо лайвдж байгаа энэ техник технологийн одоо түүхийн эдийг тэгээд одоо жишээлбэл газрын ховор элементийг зогсооснороо хаанаас одоо нөөцийг нь олж олборлолт одоо бид энэ технологиг хэрэглэх боломжтой болно гэж юу үзэж байгаа юм бэ гэдэг энэ хоёр асуултанд хариулт өгөөч. За хариулъя. Уран яг хэнд хэрэгтэй болоод байгаа юм бэ гэдэг асуудал. Өнөөдөр дэлхийн том гүрнүүд өөрийнхөө эрх ашигыг бусдад хүчээр тулган үүнээс үүдэлтэй асар том дайн саман болж байна. Эндээс үүдээд зэвсгийн асар их түүхийд эрчим хүчний асар их түүхийдийн хэрэгцээ гарч байгаа юм. Энэ хэрэгцээг хаанаас олох уу гэдэг тулаан болж байгаа. Хаанаас хямд үнгүй авах вэ? Эсвэргээр монголчууд юу уран ашигтмалтмалыг олборлож одоо боловсруулах яг энэ том тэмцлийн хамгийн том хогжиж болно гэдэг нь шууд хэлье. Нэгдүгээр. Хоёрдугаар бид өнөөдөр биш те цөмийн энергийг боловсруулах нь битгий хэл одоо утлаач үйлдвэрлэж чадах байсан шүү дээ. Адгийн Google-оор отор газрын ховор элемент ураныг олборлоход ямар хор хохирол учирдаг вэ гэхээр хизээч нөхөн сэргээгчгүй хор учирдаг. 3 дахь аюул бол 2025 оны 12 дугаар сард амар баясгалан их хурлын дарга багтаа цөмийн түлшийг хадгалах тухай олон улсын конвенцэд нэгдсэн. Энэ нь юу вэ гэхээр бид олон улсын өмнө олборлсон өөрөө Монгол нутгаас олборлсон ураныг хаа нэгэн газар ашиглаад буцааж хог хаягдлыг нь яг тухайн газар нь булшлах эрх зүг өөртөө автсан. Мөнхийн одоо тийм ураны булшны газар болох нь биш үү? Тэгтэр энийг бид хэллээ шүү дээ түрүүн 34 жил ухсан юм аа. Газрын тосноос эхлүүлээд бүгдийг ухсан хөгжсөн юм уу? Одоо тэгэд уран ухтараа хөгжих гэдэг нь тийм юм байхгүй. Энэ бол зүгээр мөхөл энэ тухай бүр ярих чирэг байхгүй гэж би хэлгээд байгаа. Баярлалаа.
За. Юу Францла манай ус гэрээ исэн шүү дээ. Гэхдээ тэр чинь одоо олон улсын шүүхээр хууль зөрчсөн гэдэг нь нотлогдоод одоо хариуцлага хүлээх дээр тулцсан байгаа гэсэн шүү дээ. Гэтэл манайх яг одоо гэрээ мөрөглөө явж байгаа шүү дээ. Тэгэхээр бас тавьдаг. Тэр баримтуудыг энэ дотор хийцсэн байгаа. Саяны асууж байгаа баримтуудыг тэр нэг ариавгийн нэг хахуулаар явсан барьсан гэдэг нөгөө тэрийг ярьж байна. Тэр баримтуудыг бид нар бүгдийг орчуулгатай бос болох ёстой. Тэгэхээр иргэд Уран дээр явж байгаа. Юун дээр энэ бол 2024 оны 12 сарын 2-нд одоогоос жил 6 сарын өмнө Францын эдийн засгийн шүүхтэр бол Монгол дахь одоо Ороно буюу одоогийн ярьж байгаа Ороно хуучин Ариваа компани Монгол дахь 3 лицензийг авахтаа авилгал өгсөн байна гэдгийг нь нотлоод өөрөөсөө одоо өнөөдрийн Ороно компани 4.8 сая долларыг торгуулдаа төлсөн. Өөрөөр хэлбэл гэмтрийг өлөө шүрсэн. Гэтэл Монголын тал болохоор зэрэг энийг хууль ёсны юм шиг байдлаар өнөөдрийн хүртэл хаацаалаад явж байгаа. Урааныг олборлох үйл явцад за өнөөдрийн тэр нутгийн улсад юу болж байгаа гэдэг юмыг хангалттай хэмжээнд одоо үгүй сошиал орчинд яваад ирж байгаа. Тэгэхээр энэ нь юу болж ийнө гэхлээр зэрэг өөр хэлбэл нөгөө 4.8 сая еврог төлж байгаа Ороно компани магадгүй тэрнээс их авилгалыг Монголын улс төрчид өгөөд шийдвэрээ гаргуулад өнөөдөр Монгол улсын хуулийн дээр Францын нэг компани гаргаж ирээ суудсан. Тэднэр нь яаж ийнө гэхлээр өнөөдөр Цөмийн энерги агентлаг гэдэг нэртэй хэсэг бүлэг хүмүүсүүдийг амнаас нь ямар аваа гарах юм бэ гэдэг юмыг заагаад өгж байгаа юм шиг ийм байдал сүүлийн 2 жилийн илүү хугацаанд бүр тодорхой болсон. Тэгэхээр Монгол улсад юу байна вэ гэхлээр хууль үйлчилдэггүй зөвхөн мөнгөтэй хэсэг бүлэг хүмүүсүүдийн эрх ашиг хангах үйлдэл явуулсаар байгаамаа. Тэрний тусгал нь өнөөдөр халзан бүрэг дээр яваад байгаад бол миний хувьд хамгийн их одоо юу гэдэг юм бас дээрээс нэм санаа зовж байна. одоо дараагийн урал гэдэг энэ энэ улс төрийн хүсэл зэрэг гэж нэг юм байдаг шүү дээ. Манай улс төрчдөд та бидний хүсэж байгаа шиг ийм хүсэл зэрэг алга байна. Өөрөөр хэлбэл яаж хийж байгаа худлаа ярьж байгаад яаж хийж байгаад олон улсын дотоодын эрх зүйн үл тоомсорлоод явуулах тухай авилгалаа дотооддоо авч өгөх тухай юм дээр илүү төвлөрөөд байна. 100 түүчэлэх 100 нэмэтээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтээ